За өнөр цэцэг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль. За сэдв говийн бүсийн үндэсний усны хүнцэл, фоторын агуулмжийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, биомониторингийн судалгаа. За илтгэлээд байна уу? За бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ хүү хорлыг бас зохион байгуулж говь нутагт хэдлээ бүгдээрээ усны тухай ярилцж байгаа эрдэм мэдлэг эрдэм судлалынхаа бүтээлээс хуваалцж байгаадаа баяртай байна. За ингээд би та бүхэнд говийн бүсийн аймагуудын хүн амын үндэсний усны хүнцэл болон фоторын агуулмж хүний эрүүл мэндийн нөлөө биомониторингийн судалгааныхаа үр дүнгээс танилцуулъя. Тэгээд одоо буян шиг профессорын араас одоо энэ хөлтгөлийн танилцуулж байгаа нь бас эргээд их уялдаатай байна. Саяны ярьсан ихтгэлтэй бас их уялдаатай ихтгэл байна гэж бодож байна. За тэгээд маш олон хүний нэр харагдаж байгаа. Тэгээд энэ хөө одоо судалгааны бүтээл маань Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газар, за тэгээд Өмнөговь аймгийнхаа сум мөрөх эрүүл мэндийн төвийн ажилчид ерөн 30 хүний хийсэн судалгааны үр дүнгийн нэг хэсгээс та бүхэндээ би танилцуулах гэж байна гэсэн. За тэгэхээр дэлхийн дахинд бол сүүлийн мэдээж 40 жилийн хугацаанд бол усны хэрэгцээ гэдэг зүйл бол маш их нэмэгдэж байна. Тэгээд дэлхий дээр 26 дэлхийн хүн ам одоо нэг 8 тэрбум байлаа гэх тэрний 26% нь бол усны асуудалтай. Бид нар өнөөдөр энэ усны асуудал ярилцж байгаа шиг адилхан дэлхийн улс орнуудад бас ийм асуудал байна. За тэгээд дэлхий дээр бол нэг 2 тэрбум хүн бол баталгаатай ус ууж чадахгүй хэвээрэл байгаа. Энийг хангахын төлөө улс орнууд нь өөрсдийн бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлээ явж байна. Тэгээд Монгол улсад бол алсын хараа 2030 за тэгээд доктортой хөгжлийн зорилтууд бол хүн амаа чанарын шаардлага хангасан баталгаатай усаар хангах бодлогыг төлөвлөө тэр бодлогоо хэрэгжүүлээд тодорхой ахиц дэвшлүүд бол гараа явж байгаа гэж би харж байна. За тэгэхээр миний гол төвлөрч ярих хэсэг маань бол үндэсний усны хүнцлийн агуулмж гэж байгаа. Тэгээ хүнцэл нь бол Мишаки агуулмж. За тэгэхээр тэр захын хэсэгт байгаа цэнхэр ном бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад зөвлөд гаргасан унтны усны чанарын стандарт удирдамж гэж байдаг. За тэр удирдамжинд бол унтны усанд хүнцлийн агуулмжийг бол 10 микрограмм литрээс хэтрэхгүй байх тухай заасан. Хэтрэх юм бол энэ өөрөө эргээд хүний эрүүл мэндэд эрсдэлтэй гэдгийг зааж өгсөн байдаг. За тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэнд буюу нийт хүн амын эрүүл мэндэд анхаарал хандуулах шаардлагатай ийм 10 бохирдлыг бас зарласан байдаг. Ийм бохирдол хэрвээ илэрч явах юм бол эндээ анхаарал хандуулаарай гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. За түүний нэг нь бол хүнцлийн бохирдол байгаамаа. За тэгэхээр хүнцлийн бохирдлын хувьд болохоор дэлхийн 70 гаруй орн энэ бас хүнцлийн асуудалтайгаа тэмцэж байна. Энийг бууруулахын төлөө ажиллаж байгаа. За энэ газрын зураг дээр харуулж байгаа хэсэг болохоор дэлхийн дахин дээр хүнцлийн бохирдлын хэсгийг харуулж байгаа. Бид бүхэн энэ яг энэ бүрэнгийн хэсэг дээр Монгол улс дээр бүрэнгийн цэг байна буюу зарим бүс нутгууд дээр л хүнцлийн бохирдолтой ус ууж байна гэдгийг тодтогч харуулж байгаа. За тэгэхээр миний бас нэг ярих сэдв бол ботор байгаа. Тэгээ ботор бол үндэсний усанд 0.5-аас 1.5 энэ хоёрын хооронд байх хэрэгтэй. Ихсүүл нэг асуудал болчдөг шүдний багсуул бас нэг асуудал болчдөг ийм өвөрмц элемент байгаа байхгүй. Тэгэхээр би миний илтгэлийн бас нэг хэсэг нь бол боторын тухай ярина гэсэн. За тэгэхээр хүнцлийн агуулмжтай усыг уулаа гэхэд баг тунтай ингээд унтны усанд хүнцэл байгаа. Тэрийг урт хугацаанд хэрэглээд ахаар хүнд тэр хүнцлийн хуримтлал гэж юм бий болдог. Тэгээ хүний эд эрхтнүүд нь дотор тэр тусмаа ийм цуллаг эрхтнүүд дээр энэ хүнд металлуудын илүү хуримтлал илүүтэй төвлөрж идэг. Тэгэхээр илгэнд, тархинд, бөөрөнд гэдэг эрхтнүүд дээр устай орж ирсэн элементүүд ингээд хуримтлал бий болж идэг. Дэлхийн дахинд 1920 онд хүнцлийн анхны хордлогыг оншилсан байдаг. Тэгэхээр тэр онш ингээ хордлого гарлаа бол тэр нь юунаас гарсан бэ гэнгээ тодруулах тандалт судалгаануудыг хийгээд энээс болж байгаа гэдэг онш тодорхойлохтой болохоор гүн өрмийн усан дагуулгадж байгаа хүнцлийн агуулмж өндөр байснаас энэ арсенизм буюу хүнцлийн хордлого ингээ бүртгэгдчихсэн тохиолдол байдаг. Тэгэхээр унтны усанд байгаа хүнцлийг ингээ уугаад хүний биедээ хэр зэрэг хоримтлагдсанаас хамаарат эрүүл мэндийн нөлөө нь харилцан адил. Манай нутгийн ус хүнцэлтэй хэрнээ зүгээр л байна гэж бас бодож болохгүй. Энэ нэргээд хуримтлагдахаараа юм босго тун гэж байдаг. Тэрэндээ хүрэхээр хүний эрүүл мэндэд нөлөө нь шинж тэмдгээр илэрхийлдэг ийм талтай байна. За тэгэхээр энэ Америкийн нэгдсэн улсын шинжлэх ухааны академи манайхаар унтны усанд хүнцлийн хэмжээ 0.5 мг литр байхад тэр бүхий хүнцэлтэй усыг 20 жил уухад 10,000 хүнийх нь нэг нь ийм хор тавдар
хүнслийг үүсгэж байна гэж ингэж гарсан. Тэгэхээр хүнслийн агуулмж нь ер нь бол ингээд хүнслийн аюулгүй дооц гэж байхгүй. Байна л гэвэл тэр аюултай л гэсэн санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр 10,000-д нэг тохиолдол байна гэдэг чинь ч өөр асар том одоо тохиолдол байхгүй. Энээс сэргийлэх боломж нь бол байна гэдгийг харуулж байгаа. За тэгэхээр бидний судалгаа нь Говийн бүсийн аймагуудын хүн амын ундны усны хүнсэл болон моторын агуулмжид нь эрүүлэхэн үнэлгээ хийгээд үс одоо ингээд хүний үс шээсэнд биос харьцаанд нь эрүүл мэндийн нөлөө тодорхойлох судалгаа хийсэн. Нэгдүгээр зорилтын хүрээнд болохоор Говийн 4 аймгийнхаа 47 сумын ундны усны хүнсэл болон моторын агуулмж дээр нь эрүүлэхэн үнэлгээ хийсэн. Хоёрт нь тэр моторын агуулмжаас шүдний өвчлөлийн тархалттай холбон судалсан. Гуравт нь ундны усны хүнслийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг биомониторингийн аргаар судалсан гэсэн. За мэдээж усны чиглэлээр маш олон судалгаа шинжилгээнүүд бол давтамжтайгаар хийгдэж байгаа. За манай төрөний бас ихтгэлүүдэд дурдж ирсэн зохицуулах зөвлөлөөс гаргасан одоо хийсэн 2019-с 22 оны хооронд Монгол орон даяар хийсэн судалгааны үр дүн байдаг. За энэ судалгааны үр дүн зохих зөвшөөрлийг авч байгаад энэ одоо шинжилгээнүүд дээр наривчлсан дүр шинжилгээ хийсэн. За хоёр дахь судалгаа нь болохоор биомониторингийн судалгаанд Өмнө Говь аймгийн 15 сумын за одоо яг хүн амын маш өргөн хэрэгжилж байгаа. Яг одоо голчлон хэрэгэлдэг 49 худгийн усанд нь матлын итгэмжлэгдсэн лабораторид 56 элементийг нэлээд дэлгэрэнгүй шинжилсэн гэсэн. За ер нь бол ICP-гээр бол нэг 26 тай шинжилдэг бол энэ дээр нэлээд дэлгэрэнгүй гаргаа. Зарим элементүүд нь байхгүй байгаа нь өөрөө бас их сайн үзүүлэлт. За 3 дахь нь болохоор насанд хүрсэн 242 хүн дээр тэр үс болон шээсэнд нь мөн арсны үзлэгийг хийж эрүүл мэндийнх нь одоо нөлөөллийг судалсан байгаа. Тэгэхээр хоёрт Өмнө Говь аймгийн 15 сумын 242 хүн гэхээр магадгүй бага тоо сонсогдож яж магадгүй. Гэхдээ энэ дээр тодорхой шалгуурууд тавьж байгаа. Тэр нэг сумаас нэг 15 6 хүн. Гэхдээ тэр 15 6 хүн цаад сумынхаа ард иргэдийг төлөөлөж чадхууц одоо тийм хүмүүсийг сонгож хамруулсан байгаа. Харьцангуй эрүүл буюу 86% нь бол ямар нэгэн өвдөөгүй эрүүл гэсэн юм бүлэг хүмүүсийг хавж судалгаанд орсон байгаа. За тэгээ судалгааны мэдээллийг бол тал бүрээс нь одоо ингэж судалсан. Тэгээ бид нар асуумжийг авсан, бодит үзлэгийг хийсэн, лабораторийн шинжилгээ хийсэн. За тэгээд одоо зохиох лабораториуд дээр дотооддоо магадлал идэвхжлэгдсэн юм одоо олон улсын өндөр наривчлалтай ICP багцаар ингээд шинжилгээнүүдээ хийсэн байгаа. За тэгм мөн лабораторийн шинжилгээ маань яг юм алдаагүй магадaltaй байсан эсхийг гэдэг дээр нь бид нар бас юм баталгаажилт validation-ыг ингээд хийсэн ийм үр дүнгээсээ харуулж байна. За мөн эргээд шинжилгээнийхөө үр дүнгуудыг хүн болгондоо буцаагаад зөвлөмжтэй дүгнэлттэй цаашд яах юм тэгээд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нууцлалыг нь хангах үүднээс бүх хүнд тогтоолоод шинжилгээнийх нь хариунуудыг эргэн мэдээлсэн. Усны шинжилгээний үр дүнг мөн аймгийн эрүүл мэндийн газар хуучнаар олсон мэргэжлийн хэлтийн газар мөн сумдуудад нь ингээ хүргэсэн байгаа гэсэн. За тэгэхээр энэхүү судалгааныхаа одоо үр дүнгийн хэсгээс танилцуулъя. За эхний одоо энэ жоохон тал гараад байна тийм. За эхний хэсэг дээр болохоор нэгдүгээр зорилтын хүрээнд Монгол улсад байгаа 3575 худгийн усны шинжилгээний үр дүнгууд дээр ингээ анализ хийсэн. За ингээ анализ хийгээ үзэхэд бол ер нь 3575 гүний худгийг хэрэгжилж байгаа тохиолдлын нэг 61% нь бол ундны усны шаардлага МНС 900 2018 хангаж байна. Шууд ундандаа хэрэгжилж болно гэдэг ийм нэгдсэн тайм дүн гарч байгаа. За тэгээд нохоо өнгөөр бол усны чанар нь сайн буюу одоо нийт усных нь ихэнх хувь нь бол ундандаа шууд хэрэглэх боломжтойг харж байгаа. За тэгээд бусад одоо 39% дээр нь бол газар орон болгоны байгальд тогтоц төрөний буянд шиг багш хэлснээр нөхцлүүд нь өөр байгаа учраас газар болгонд өөр тулгымцсан асуудлуудтай ялгаатай ийм дүр зураг байна гэсэн. За тэгэхээр миний илтгэлийн бас нэг чухал төвлөрч ярьж байгаа хэсэг бол ундны усны хүнслийн агуулмж байгаа. Тэгээ хүнслийн агуулмж нь болохоор Монгол оронд ундны усанд байгаа хүнслийн агуулмж нь ийм зүүн болон говийн бүсээр одоо ийм нутагшмал буюу ийм хүнслийн тархалттай байна. Тэгээ энэ бол ингээд дундаж агуулмжийг хэлж байгаа. Тэгээ хамгийн анхаарал татах нь бол одоо Дорн Говь аймаг байна. За тэгээ Өмнө Говь, Дунд Говь аймагуд дээр ийм хүнслийн агуулмж бол өндөр байгаад байна. Тэгээ өндөр байгаа эрүүл мэндэд нь яаж нөлөөлж байгаа, тэгээ энийг яаж бууруулах вэ? Энийг яаж шийдэх вэ гэж байгаа гэдэг дээр илүү төвлөрч байгаа гэсэн. За тэгэхээр энэхүү слайдн дээр болохоор тухайн аймагуудаас шинжилсэн усны дээд мөн хэдэн хувьд нь одоо энэ асуудал байгаа вэ гэдгийг харуулж байна. Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээ тэр 10 микрограмм литрээс хэтэрсэн байдлыг энэ дээр харуулсан байгаа. За тэгэхээр манай одоо говийн бүс дээрээ хэлээ төвлөрөөрэй. Би өөрөө бас говийн хөвгөд Дорн Говийн гаралтай. Тэгээд 2011 оноос хойш ер нь говийн усны
ийм судалгаанд сонирхож шимтэн судалж байгаа. Тэгээ би бас адилхан нөгөө энгийн ардын тэгээд малчин айлын охин тэгээд анагаахын чиглэлээр сураад тэр дотроос илүү усыг ингээд судалдаг хүн байгаа. Тэгээд бас говийн бүс дээрээ төвлөрөөд харахаар одоо ундны усанд байгаа хүнслийн хэмжээ нь нийт одоо говийн бүсийн хэрглэж байгаа 275 ходог байна. Бүх сумын 4 аймгийн 47 ходог. Тэгээд тэрний маань 24% нь ингээд хүнслийнхээ хувьд бол болохгүй байгаа гэдэг ийм дүр зураг гарч байгаа. Тэгээд энэ 24 бага юм шиг боловч өөрөө энэ элемент маань өөрөө нэлээ хорвоо чанар өндөртэй элементэд байгаа. За тэгээд аймагуудад одоо хүнслийн стандартаас сэтэрсэн хувьдыг энэ дээр харуулж байгаа. За энэ дээр бол ер нь бол нэг говийн 4 аймгийн 18 сумыг хэлж болохоор нэр бүхий энэ 18 сумд бол одоо хүнсэлтэй ус уугаад байгаа энэ дүр зураг байна. Тэгэхээр энэний цаана дахиад энэ хажуу талд нь бол хүн амын тоог нь харуулж байгаа. Тэгэхээр тэр өргөн сумын ус ч гэдэг юм уу те хам богд сумын одоо 4 ходог байгаа дөрвөлэн хүнсэлтэй болчиход байгаа. Тэр бас их санаа зовоож байгаа. Яг тэгэхээр хүнслэгүй нэг ходог байх юм бол тэр худгаасаа уужээ манайхаа ингээд зөвлөмөр байгаа байхгүй эрүүл мэндийн талаас. Тэр дөрвөлэн хүнсэлтэй болчоо тэгээд за дэлгэр цогтой Эрдэнэ далай цагаан дэлгэр гэдэг ингээд энэ сумууд дээр байна. Тэгээд энэ талд нь хүн ам байна гэдэг чинь энэ усыг цаана 50000 хүн ууж байгаа л гэсэн санаа байхгүй. Тэгэхээр энийг өдөр болгоо ууж байгаа болохоор энэ дээр бас судлаач өөр ангаах талын хүний хувьд бол бас санаа зовж идэг. За тэгээд дараа нь энэ ундны усанд байгаа хүнсэл хуримтлагдаад аюулын коэффициент нь хэр байгаа хэд өдөрт хэр их ус ууж байгаа хэдийн хугацаанд тэр усаа уусан гэдгээс нь хамгаалаад аюулын коэффициентийг бол ингээд тооцдог 0-оос 1-ийн хооронд байдаг. Тэгээ энэ коэффициент нь бол говийн бүс дээр бол бас энэ коэффициентүүд нь ундны усанд нь их байгаа учраас өндөр байдаг ийм асуудлууд байна. За дараагийн 2 дахь 3 дахь хэсэг рүү орж ийн ундны усанд байгаа хүнслэн тэгээ ус болон шээсэндээ ямар байгааг ингээ харахаар одоо хүнсэлтэй ус уусан юм чинь тэр хүний эрүүл мэндэд яасан бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр эхний энэ график дээр хүний шээсний шинжилгээгээр ингээ үзэхээр хүнсэлтэй ус уусан юм чинь тэрэнд шинжилгээнд одоо шээс нь бас ингээд илэрх нь онлын хувьд бол ойлгомжтой одоо байх магадaltaй. Тэгээ бүгдэнд нь байгаад байгаа. Тэгээд тэр дотроос 41.7% буюу бага өртөлттэй 48%. Хүнсэлтэй ус уусан үжээ одоо тэрэндээ ингээд хордлогонд өртцөн байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Бага өртөлттэй дунд өртөлттэй бүлгүүд байна. За үсний шинжилгээнд дэр мөн адилхан 30% нь бас ингээд өртцөн байна гэсэн. Тэгэхээр бид бүхний одоо сум орон нутагт байгаа харьцангуй эрүүл гэсэн бүлгүүдээс авахтал бага болон ийм дунд өртөлттэй болсон. Одоо шинжилгээгээр одоо бид хэлдэг шүү дээ цусны шинжилгээ, шээсний шинжилгээ гэдэг шиг тэр шинжилгээнд нь хүнслийн агуулмж нь илрээд яваад байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд ундны энэ тэгвэл үсэнд байгаа шээсэнд байгаа хүнсэл яг уснаасаа болсон уу гэдэг дээр хариулъя. За тэгэхээр ус болон шээсэнд байгаа хүнслийн агуулмж нь ундны усныхаа хүнслийн агуулмжтай тэр пи утга гэж тэмдэглэсэн байгаа нь бол статистикийн ач холбогдолтой хамааралтай байна. За тэр тусмаа шээсэнд байгаа хүнслийн агуулмж нь усныхаа хүнслийн агуулмжтай хүчийн хувьд бол дунд зэргийн хүчтэй Берсний корреляцийг харахаар хүчтэй байгаад үсэнд байгаа хүнслийн агуулмж ч гэсэн одоо ийм нөлөөтэй байна статистикийн хувьд гэдэг нь бол харагдаж байгаа гэсэн. За мэдээж энэс гадна тэр үсэнд байгаа хүнсэл нь тамхиных ч юм өөр юмных байж магадгүй гэдэг дээр бол ингээд задлан шинжилгээ хийсэн. За тухайлх юм бол дам тамхиталтын байдал, үсээ будсан эсэх гэдэг дээр нь бол ингээд тооцооллуудыг хийхээр тэр одоо тамхи татдаг байдал ч юм үсээ будсан байдал нь бол бага зэргийн ялгаатай. Яг статистикийн хувьд бол эрс юм ялгаа бол маш бага байгаа байхгүй. Кохонд effect size гэдэг одоо тэр эрсдлийн нөлөөг нь тооцдог юм одоо статистик арга байдаг. Энүүгээр үзэхэд бол за дараагийн асуудал нь арсны одоо эмгэг өөрчлөлт, хумсны эмгэг өөрчлөлт хүний бас тол эрхтнүүд гэж байдаг. Хумс арсыг бол хүний тол эрхтэй гэж ярьдаг тийм. За тэгээ энийг юм болохоор манай судалгааны багт бас болормаг арсны өвчин судлалын төвийн эмч ажилласан. Тэгэд энэ болохоор энэ хүнслийн архаг хордлогын эмнэлзэн удирдамж гэдэг энэ бүгд найрамдах хятад ард улс дээр бас гаргаад тэгээд тэрийг нь манай Монгол Улсын эрүүл мэндийн нүүбийн хүүхдийн сан ингээ орчуулсан. Энэ аргачлалыг бариад энэ хүмүүстээр гарсан нийт судалгаанд орсон хүмүүсийн 48% нь арсны эмгэг гарчаад байгаа. Тэгэд хүнсэлтэй ус уусан шинжилгээнд нь хүнслийн өөрчлөлт илэрсэн бол бас онлын хувьд тэр нь эмнэлзүүдээр нь бас ингээ илэрдэг байхгүй юу. Тэгээд тэр нь арсны өөрчлөлт нь хөх, бор, цагаан толб, хатуурал, тууралтууд ингээ илэрчээд байгаа. Тэгээд энийг нь бусад арсны эмгэгүүдээс ялгаа онцлогоо хийгээд харчаад байгаа. Энэ дээр бол яг арсны мэрэгжлийн эмч ажилласан. Дараагийн юм нь бол хумсны өөрчлөлт нийт одоо судалгаанд оролцсон хүмүүс 32% дээр нь илэрчээд. Тэр цэсмаа энэ мисийн зураас гэж идэг. Энэ бол архаг буюу удаан хугацаанд
ямар нэгэн хордлогод өртгөөр илэрдэг ийм шинж тэмдэг байт юм л да. Энэ нээсэн одоо оншилсан хүнийхээ нэрээр нэрлэгдсэн. Энэ одоо архаг хордлогын зураас тэр зам босоо зураас хумсан дээр харагддаг. Энэ зураасны өөрчлөлт бол нийт судалгаанд оролцогчдын 32% дээр ингээ илэрсэн ийм асуудлууд байна гэдгийг тодтогоод хэлье. За мөн эрсдлийн коэффициентийг бол бодсон. Энэ дээр бол нөгөө юунаас хамаарат эрсдлүүд нь гарч байгаа. За одоо Өмнөговь аймаг дээр жоохон төвлөрөөд ярив. Өмнөговь аймгийн 15 сум байна. За Өмнөговь аймаг дээр сайжирч байгаа үзүүлэлтийг би бас тодтогоод нэг хэлчихье гэж бодож байна. 2011 онд бас ингээд судалгаа хийж хахад говийн 5 аймаг ингээд судалж хахад говийн ус хатуулагтай гэж их ярьдаг тийм. Тэгээд энэ хатуулаг гэсэн багны хамгийн доотлыг харах юм бол Өмнөговь аймагт байгаа тэр 76 одоо худгийн усан дотор 9.2 нь л хатуулгаараа их байна. 7 эквивалентээс их байна. Харьцангуй хатуулгаа бууруулчихжээ гэсэн санаа энэ дээр илэрхийлэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо зөвлөрүүлэх төхөөрөмж тавьсан юм уу? Ямар нэгэн арга хэмжээнүүдийн бол үр дүн энд илэрхийлэгдэж байгаа гэсэн. За шар өнгөөр тэмдэглэсэн байгаа унтны усан боторын агуулмж нь ер нь говь бүгд ингээд нөгөө ботор нь болох байгаа. Тэр тусам Өмнөговь аймаг дээр бол боторын илүүдэлтэй тийм усыг бид хэд уугаад байна. 69.7%, нөгөө 76-ын дээжний 69% гэхээр тэгээ энэ дэр сум сумаараа харуулсан байна. Жишээ нь 70 задгуудын хуудгууд дээр бол ингээд ботор их байгаа. Тэгэхээр дараагийнх нь хүнслийн асуудал байгаа. За тэгээ ингээд Өмнөговийн хувьд бол баян уус хүмүүс бүх ус нь бол ингээд боторын агуулмж нь бол ихссэн байгаа. Тэгээ боторын агуулмж нь ихссэн. Одоо жишээ энэ улааныг харах юм бол энэ 0.7-оос 1.5-ийн хооронд байх юм бол нөгөө стандарт байхгүй. Тэгтэл 1.5-аас бүгд дээш. Тэгэхээр одоо миний дараагийн слайдн дээр шүдний өвчлөлтэй холбоо ярив. За энэ улааны хэмжээ нь том байх тусмаа энэ шүд цоорох буюу кариес өвчний тархалтыг харуулж байгаа гэсэн. Тэгэхээр хичнээн сайн угаах тусам сайн угаагаад байгаа. Одоо нийгмийн эрүүл мэнд хүн амын боловсрал сайжилсан. Шүдэн сайн угаагаад байх тусам усанд нь ботор байгаа. Дээрээс нь дахиад ботортой хоогоор угаахаар ийм болчиход шүд нь улмал ийм эрсдэлт үүсчихэд байгаа юм. Тэгэхээр бид нар шүдний өвчлөө бууруулахын тулд эхлээд усанд байгаа боторынхаа агуулмжийг эсвэл боторгүй хэрэгэлдэг ийм арга тал руу орох бол энэ нөгөө юуны хэмжээ Бүргийн хэмжээ том байх тусмаа л одоо өвчлөл их байна гэсэн. Гэхдээ том байгаа нь бас эргээд тэр өвчнөө сайн илрүүлж байна гэсэн. Одоо жишээ нь Өмнөговь аймагт бол өсөлттэй Өмнөговь хүүхдүүд их шүдний үзлэгийг бол маш сайн хийчдэг учраас энэ дээр бас тэгж илэрсэн байх талд. Суур өнгөөр бол ундны усны боторын агуулмжийг тоотоо оруулсан байгааг энэ дээр харуулж байна гэсэн. За тэгээд ер нь Монгол улсад нэг ийм 70 нэр төрлийн одоо ингээ хөдөлтаалагддаг юм байна. Тэр оонуудын ихэнх нь дандаа эмчилгээний зорилттой байд юм байна. Тэгэхээр эмчилгээний зорилттой болгон бас сайн гэсэн үг биш. Харин ундны усныхаа ботор нь хэрвээ одоо говийн бүсэд ботор нь их байгаа байхгүй. Тэгэхээр ботор ихтэй бүр тэр 1500 тэй ботортой ус оогоор нэмж угаах юм бол болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр аль болох энэ боторгүй оогоор угаах хэрэгтэй. Зүүн болон одоо говийн бүсэд би эдгээр хоонуудыг зөвлөж байгаа. Гэхдээ энэ бол ямар ч удаа миний хамаарлаа байхгүй. Зүгээр эрүүл мэнд хүн ардынхаа сайн сайхны төлөө. Ботор пери буюу ямар нэгэн боторгүй хоонуудыг хэрэглээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр Монголд үйлдвэрлэж байгаа оонуудын 70 нэр төрлийн оо байгаагийн тэрний ерөөсөө нэг 7.2%-ийг нь Монгол улстай үйлдвэрлээд ихэнх нь импортоор байд юм байна. За дүгнэлтийн хэсгийг танилцуулъя. Нэгт нь бол говийн бүсийн 4 аймгийн 47 сум байгаа. Түүний 18 суманд нь бол ундны усан дагуулгад хүнслийн хэмжээ, за мөн 34 суманд нь бол ундны усан дагуулгад боторын хэмжээ Монгол улсын стандарт болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо ундны усны чанарын стандартад заасан зөвшөөрөгдөлтэй хэмжээнээс хэтэрсэн байна. За хоёр дахь нь болохоор ундны усан дагуулгадж байгаа боторын илүүдэл нь хүн амын шүдний өвчлөлт тэрцсэн маань нутагшмал байдлаар полироз, кариес, шүд толбодох болон шүд цоорох, сөнөгрөх энэ өвчний тархалтанд бол нөлөөлөх хүчин зүйл болж байна. За гуравт нь бол ундны уснаас үүдэлтэйгээр одоо тэр биоменторингийн судалгаанд хамрагдсан хүмүүстээр ундны усанд байгаа хүнслийн агуулмж нь хүнийхээ өс болон шээсэнд бас илрээд байна гэдгийг танилцуулж байна. За тэг анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Судалгааныхаа баг болон явцынхаа зургийг энэ дээр харуулж байна. Тэгээд хамтран ажилласан бүх хүмүүстэй болон судалгаанд оролцсон хүмүүстэй бас талархаж байгаагаа байнга хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. За асуулт. Маш их баярлалаа. Өнөр цэцэг багш болон танаа судалгааны хамт олонноос нэг хоёр зүйл тодруулъя. Биомониторингийн судалгааг хийжээ. Энэ судалгааны үр өгөөч нь хэрхэн хүндээ хүрсэн бэ? Цаашид та нарын
хүмүүстэй хандаж ямар зөвлөмжийг гаргахгүй. Зөвлөмж байна уу? Ингээд судалгаа хийгээл яваад ах уу? За. За асуулт асуусан Баццэг доктор баярлалаа. Тэгээд нэгдүгээр асуултын бодлого биоменторингийн сэтгэлгээд шинжилгээнд ингээ хамрагдсанаар тэр судалгаанд орсон хүний хувьд болохоор одоо энэ өөрөө хорт хавдар үүсгдэг хүнд элемент байгаа. А тэгтэл энийг биоменторингийн шинжилгээ хийгээд тэрийг нь байн байхгүйг нь илрүүлээд байгаа дээр нь зөвлөмж өгч яана гэдэг бол одоо би инженеэр тэгээд ангаахын биш хүмүүс тайлбарлахад бол ямар нэгэн хорт хавдрын урдл өвчин эмгэгт тусах эрсдэлтэй өсгийг нь шинжилээд өгч байгаа гэсэн. Тэгээд шинжилээд хариуг нь явуулж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл ундны үсэнд нь шээсэнд нь хүнзэл байхгүй байна гэвэл тэр хүний бие махбодыг хортой элемент байхгүй байна гэсэн. Тэгээд хавдар гэдэг зүйл чинь өөрөө хортой элементүүд эсвэл одоо ингээд маш олон юмны хоригдлоор үүсдэг. Тэгээд ингээр хэлбэл хавдрыг бол одоо ингээд гений хяналтгүй ургалт гэж хэлдэг. Тэр ургалтанд нөлөөлдөг юм нь өөрөө энэ одоо хорт хавдар үүсгдэг эрсдэлтэй аюултай гэж зарлаад байгаа энэ элементүүд байхгүй. Тэгэхээр би миний бас хэлхийг хүсэж байгаа юм нь тэр шинжилгээнд орсон хүмүүс юуны эрсдэлтэй байгаа вэ, юуны эрсдэлгүй байгаа вэ гэдгийг урдж тэр заавал хавдар болохоос нь биш урдаад ингээд шинжилээд өгж байгаа. А тэн дээрээ та 3 сарын дараа нэг шинжилгээгээ татаад өгөөрэй. Ийм мэрэгжлийн эмчүүд хандаарай гэдэг ийм зөвлөгөөнүүдийг өгсөн учраас тэр нөгөө хувь хүндээ ч гэсэн үр дүн нь яг энэ дээр гарч байгаа гэж бодож байна. За харин зөвлөмжийн хувьд бол одоо жишээ нь зарим сумын хувьд бол 3 худаг байлаа. Худгийг хүмүүс түлхүү хэрглэж байгаа бол 2 нь хүнслэхгүй, 1 нь хүнсэлтэй бол тэр хүнслэхгүй усаал болоод тэрийг одоо манай говийн ард түмэн бол ус гарцсан бол баярлаад тэрийг дарж хаах тухай бол боддгоо тэрийг матгүй мод услгаандаа ч юм өөр зорилттой ашиглаад яг болж байгаа усаа хүмүүстэй сайн уулгаарай гэдгийг бол одоо маш сайн эрүүл мэндийнхэндээ бас ярьлаа. Багийн дарга нарын бас уулзалт хичээл болж байна. Тэрийг бас энд ирсэн дээрээс хүмүүст нь сайн танилцууллаа. Тэгснээрээ эргээд эрсдэлтэй тэр эрүүл мэндэд эрсдэлтэй юмнээс нь аль болох холдуулж хамгаалахыг л хүсэж зорж байгаа гэсэн. За баярлалаа. За баярлалаа. Маш чухал судалгаа энэ бол. Тэгэхээр манай Монголын хамгийн үн цэнтэй баялаг бол иргэд буюу хүн ам маань. Хүн амын эрүүл мэндийг мэндэд нөлөөлж байгаа, ялангуяа уснаас нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж судлана гэдэг бол энэ одоо маш чухал сэдвийг хөндөж гаргаж ирж байна гэж харж байна. За тэгэхээр надад нэг 4-5 асуулт байна. Нэгдүгээрт нь говийн аймагуудын говийн зүүнсийн аймагуудын хувьд бол үнэхээр хүнслийн агуулмж өндөр байдаг. Тэрийн судалгааны хязгаарлагдмал тал нь юу байсан бэ? Хоёрдугаарт нь хүнзэл өөрөө одоо юу гэдэг арьсан дээр за зүрх бүр гэдтэй бусад эргэтэн тогтолцоо нөлөөлдөг. Гэхдээ энэхүү судалгааны маань төрөлдүүлэгч хүчин зүйлийг та бүхэн тодорхойлсон уу? Тэгжээж энэ маань илүү шинжлэх ухаанч болно. За гуравдугаарт нь одоо өвчлөл тэ сүүлийн 5 жилийн хугацаанд эсвэл 10 жилийн хугацаанд хүн амын дунд хүнслээс шалтгааллах өвчлөлийн дотороор шалтгааллах өвчлөлийн одоо тархалт нь ямар байсан болоо үнийг одоо бас харсан уу, харьцуулж үзсэн үү? Учир нь энэ нөгөө судалгааны сая танилцуулгыг харахад дискретив судалгааны загварыг ашигласан байна. Тэгэхээр бас нөгөө худгуудын одоо шинжилгээс гадна хүн амын эрүүл мэндтэй холбоотой датабазыг бас ашигласан уу гэж тодруулмаар. За дөрөвдүгürt нь мессеж зураас ч юм уу тийм энэ бол өөрөө арх хордлогыг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр олон хүчин зүйлийн корреляцийн шинжилгээ, олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ хийх боломжтой байсан уу? Тэр дундаа ялангуяа одоо энэ мессеж зураас гэдэг нь өөрөө архыг хордлого. Үүнийг сумдуудаар нь харьцуулж гаргасан уу? Сумдаа нас хүйсээр нь харьцуулсан уу? Энэ бол маш чухал. Магадгүй бага насны хүүхд дээр архаг хордлого буюу мессеж зураас илэрсэн байвал энэ өөрөө аюулын тохио. Өөрөөр хэлбэл аюулын коэффициент 0-1 хооронд байх ёстой өндөр байгаад байна. Тэгвэл энэ хүн амынхаа өвчлөлийн бүтцтэй буюу шинж тэмдэгтэйг хэрхэн уялдсан бэ гэдгийг бид нар мэргэжлийн зүгээс гаргах зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энийг та бүхэн маань судалсан уу? За тэгээд 5 дугаарт нь энэхүү судалгаанаас одоо ямар зөвлөмж гарч байгаа вэ гэдгийг тодруулмаар байна. Баярлалаа. За баярлалаа. Асуулт асуусан ангаах ухааны доктор дэд профессор Оюнбэл өгчтэй баярлалаа. За энэхүү судалгааны хязгаарлагдмал тал
Мэдээж судалгаа болгонд өөрийн хязгаарлагдмал тал байна. Тэгээ бидний судалгаанд бас хязгаарлагдмал тал байгаа. Тэгээ Монгол улсад ингээ биомониторингийн шинжилгээг одоо ингээ хүний усыг яриад яг хүндээ яасан гэдгийг судлахын тулд бол лаборатори гэдэг зүйл бол жоох хэцүү байдаг. Тэгээд бас лабораторийн шинжилгээний маань өртгөн нас их өндөр тусчаад байдаг. Тэрч маш үсний шинжилгээ бол өөрөө маш нарийн шинжилгээ. Тэгээд бид нар бол аль болох олон хүнийг 1000 хүнийг 500 хүнийг хамруулахыг бол хүсэж исэн, мөрөөдж исэн тий судлаачны хувьд бол тэгтээ бидэд нөгөө санхүүгийн ч гэдэг юм уу тэр хязгаарлагдмал байдлаасаа болоод нэг сумаас 15 хүнийг хамруулсан, 15 6 хүнийг хамруулсан. Тэгээд аль болох би олон жил нутгийнхаа усыг ууж байсан штэ. Би орё л доо гэдэг тийм хүмүүс бол зөндөө байсан. Тэгээд бид нарт нөгөө тэр лимитейшн хэсэг бол байсан. Тэгээд аль болох нөгөө судалгаанд орсон хүмүүсийн бусад ард иргэдэд төлөөлж чадахгүй зүгмийг авахын тулд одоо тамхи татдаггүй байх, угаартж байгаагүй ч гэдэг юм уу яг нөгөө төөрөгдүүлэх хүчин зүйлүүдээ судалгаанаас хасах болон хамруулах критерий болгож авч үзсэн гэсэн. Жишээ нь угаар нүүрсэн дотор бас хүнцлийн юм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр угаартжсэн хүмүүсийг бол одоо ингээд авахгүй байх ч юм уу тий. Тэр зүйлүүдээр бол төөрөгдүүлэх хүчин зүйлүүдэд хамааруулсан. Аль болох үсний будаггүй хүнийг авахыг бол зорьсон. Гэхдээ Монголд үсээ буддаггүй хүн бол их ховор юм бэлээ. Тэгээд цагаан сар мартын дараа ингээд бид нар бүр 5 сард судалгаагаа хийсэн. Тэр бүсний будаг ингээд гадагшлахыг хүлээсэн. Тэр зүйлүүдээрээ бид нар судалгааны төөрөгдүүлэх хүчин зүйлээ авсан гэсэн. За мөн усны чанараа бид нар олон жилдээ ингээд анализ хийж байгаа шиг эрүүл мэндтэйгэн бол мэдээж анализ хийхийг хүссэн. Гэхдээ нөгөө энэ өөрөө архаг нөлөө учраас тэр цэма хамгийн наандаж нэг 20 жил дээр анализ хийхгүй бол яг сүүлийн 5 жилийг авчгаар сүүлийн 5 жил эрүүл мэнд ч юм уу эмчнэрийн эрт илрүүлгийн нөлөө энэ төр хүчтэй орох гэдэг байгаа байхгүй. Сүүлийн 5 жил 3 жил эрт илрүүлэг маш сайн явц учраас хүмүүсийн хүчлэл нэмэгдсэн. Гэтэл тэрийг шууд устай холбож тайлбарлах боломжгүй. Тэгээ 20 жилийн дундчтай үзье гэхээр манай эрүүл мэндийн салбар ер нь бүх газар адилхан байх гэж бодож байна. Датануудын үнэн буюу найдвартай байдлуудын ийм асуудал байгаа гэсэн. За олон хүчин зүйлийн эргэрээс хийсэн. Тэгээ энэ илтгэлд хамаараагүй ч гэсэн судалгааны тайланд бол олон хүчин зүйлийн эргэрээс шиг O2-оор ботсон байгаа. За судалгааны зөвлөмжийг бол 6 бүлэг би яг доторх дэд тоогийн санахгүй. Гэхдээ нэг 80 ийм зөвлөмжийг сум суманд нь худаг удагт нь гаргаад судалгааныхаа тайлантай хамт хөргүүлсэн байгаа. Тэрийг бол ингээ яг албан хэрэгцээнд зориулсан ийм хөргөлтийг хийсэн байгаа гэсэн. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн илтгэгч урьж байна. П. Баасан Сүрэн, доктор, дэг профессор, ШТС механик инженер тээврийн сургууль. За. Монгол улсын савлсан ус уу эсвэл өмнө говийн савлсан? За бидний судалгаа бол илүү сум нийт ард иргэдийн олон хүний хэрэгжилж байгаа ус руу төвлөрсөн. Тэгээ таны одоо усны чанар болохгүй байна гэж ярихаар таны асууж байгаа асуултыг бол ойлгож байна. Санаа зовнил байгаа тий. Тэгэхдээ 70 задгад сумн дээр 70 задгад аймгийн төв дээр байгаа 8 худаг шинжилгээ хийсэн. Тэн дээр хүнцэл илрээгүй. Харин худаг дээр ботоор бол илрээд байгаа. Тэгэхээр хүнцэл аймгийн төв усандаа байхгүй гэсэн. Бас нэг нэмэлт юм хэлэхэд уучлаарай. Нөгөө Өмнө Говь аймаг маань 2012 оноос хойш давс буюу наатар холоор байгаа шүү дээ. Давснаас холоор ялгаж авах аргаар одоо ундны хавсыг халдваргуулж байгаа юм бас бараг ганц аймаг байгаа хаа тийм ээ гэж ингээ аймагуд дотроос ганц аймаг. Тэгэхээр усаа холооржуулж байгаа ч гэсэн тэр арга нь аюулгүй байгаа гэсэн. Хоолны давснаас холоор гаргаж авч байгаа. Энийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай Өмнө Говьынхан одоо гүний ус компани дээр ингээ нэг л аймаг байгаа. Тэгээ энэ бол өөрөө бас маш том давуу тал. За баярлалаа.